Энэхүү дугаарыг бэлтгэхэд гүн тусалцаа үзүүлсэн Илья Варламов YouTube сувагт гүн талархлаа илэрхийлж байна. Түүний бэлтгэн хийсэн Оросын нэгэн өвөрмөц хот болох Воркута хотын тухай контентийг хүлээн авч үзнэ. Нэгэн цагт Оросын хойд туйлын бүсийн 3 дахь том хот гэгдэж байсан Воркута одоо хаягдсан хот болжээ. 30 жилийн дотор Воркута хотын иргэдийн талаас дээш хувь нь хотыг орхин явсан байна. Энэ хот хідэн иргэнтэй байсан талаар аль биесний судалгаа байдаггүйг нь хотын захын ажилчдын суйрангууд хаягдсаар олон жилийн нүрийг үзжээ. Зарим барилгууд ийцгүүрч засаж сэлэхгүй байсаар нурж балгас болжээ. Воркута хотын барилгууд Сталины үеийн архитекторын энгийн дизайнтай харагдана. Үүнээс үзэхэд хотыг байгуулахад тийм ч их хөрөнгө зараагүй бололтой. Ийшээ ирэхийн тулд Москвагаас галт тэргээр 2 хоног явах хэрэгтэйг нь онгоцны нислэг гэж байхгүй. Заримдаа цаг агаарын таагүй байдлаас болж өвлийн улиралд замууд хаагддаг, хүмүүс Воркутад хэдэн сараар гацах тохиолдол байдаг. Воркута хотод ирээд хамгийн түрүүнд нүдэнд тусах зүйл бол гунигтай саарал орчин, эвдэрсэн замууд, Airfloat гэсэн бичгтээ хуучны зөвлөлтийн Ми 4 нисдэг тэрэгний хөшөө таныг угтах болно. Энэ хот бол дэлхийн хойд туйлын бүсээс 150 км-т Оросын мөнх цэвдэхтэй бүсэд байх хилийн захын хот юм. Хамгийн хүйтэн үед өвлийн цагт хасах 50 градус хүрж байсан гэж байна. За ер нь бол жилд дунджаар хасах 25 градусаас хасах 40 градус Цельс хүрч өвөлдөө хүйтэрдэг юм байна. Тиймээс цаг агаарын хувьд хатуу ширүүн бөгөөд хүйтэн чиглэг уур амьсгалтай хот юм. Жилийн ихэнх өдрүүдэд хотын тэнгэр бүрхэг, өвлөрхөг байдаг гин. Зөвлөлт засгийн үеэс өмнө хүмүүс хүйтэн ширүүн цаг агаараас болж Воркутад ирж сууршихаас татгалздаг байсан. Энэ бүс нутагт 19-р зууны үед нээсэн нүүрсний орд газрууд байсан учраас Оросын засгийн газар Арктикийн бүс нутаг руугаа ажил дүрийн довтлогоог тухайн цаг үедээ хийж эхэлсэн байдаг. 1938 онд зөвлөлтийн нууц цагдаа болох НКВД нь Воркут лагерыг байгуулсан ба тэр нь удалгүй ГУЛАГ систем дэх хамгийн том лагеруудын нэг болжээ. Нүүрсний уурхаануудад хоригдлуудаар албадан хөдөлмөр эрхлүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл Воркута хотын анхны иргэд нь зөвлөлтийн үеийн хорих лагеруудаас ирсэн хоригдлууд байсан юм. Одоо та бүхэндээ Воркута хотын оршин суугч Александр Калмиковын ярианаас хүргэе. За тэрээр ингэж ярьж байна. Анх 1932 онд засгийн газар энд уурхай барих тушаалыг гаргаж байжээ. Энд хот биш уурхай барих байсан юм. Тухайн үед огт хөндөгдөөгүй газ, нүүрс, газрын тосны орд газрууд Воркутад байсан. 1933 онд нарийн цархитай төмөр замыг барьж 1934 онд галт тэрэг зорчгод бэлэн болгосон байна. Хүмүүс анх ийшээ ирж очихын тулд зөвхөн завь ашигладаг байжээ. Печора мөрнөөр дамжаад Ууса мөрөн орно. Тэндээсээ 64 гаруй километр Воркута мөрнийг даган гатлан энд ирдэг байсан байна. Москвагаас Воркута руу ирэхийн тулд 2 сар хагасаас 3 сарын хугацааг 1930-ад оны үед хүмүүс замдаа зарцуулдаг байсан. Хамгийн анх энд хоригдлууд ирж уурхай болон хотыг барьсан бөгөөд тэдний ихэнх нь хүнд хүчир хөдөлмөрөөс болж амиа алдсан байна. Тэдний тухай тоо баримт өнөө хүртэл хэвлэлүүдэд нийтлэгдэж байгаагүй бөгөөд ямар нэгэн шалтгаанаар хорих лагерын хуарангуудын талаар улсаас нууцлсаар ирсэн байдаг. Олон нийт хорих лагерын мэдээллийн их сурвалжийг зөвхөн зөвлөлт холбоотуулсан үндэсний дараа л мэдэх боломжтой болсон юм. Архивууд 1990-ад онд нэгдснээр хүмүүс хорих лагеруудын материалыг үзэх боломжтой болсон. Воркутагийн хорих лагерт байсан хоригдлуудын нас баралт нь 13% байсан нь 200 мянга гаруй хүн энд амиа алдсан гэсэн үг юм. Тэд дайны жилүүдэд өлсгөлөнгөөр болон уул уурхайн ажил хийх явцдаа авсан хүнд гэмтлээсээ болж нас барсан байдаг. Тухайн үед мэдээж эмнэлгийн тусламж үйлчилгээ авахд маш бэрхшээлтэй байжээ. Тэр цагт уурхайд ямар ч механикцсан машин механизм хэрэглэдэггүй байсан. Хоригдлууд уурхайн ажлыг гараараа хийдэг байсан учраас гэмтэл авах нь амархан байв. 1960 он гэхэд ГУЛАГ хорих лагер хаагдахад хүмүүс хэн энд ирж ажиллах болоо гэж сонирхож байсан. Зөвлөлт засгийн газар алс хойд нутагт ажиллахаар очих хүмүүстээ өндөр тэтгэмж, өндөр цалин хөлс олгохоор шийдвэрийг гаргасан байна. Ингээд 30 жилийн хугацаанд уурхайн ажилчид Воркута хот руу ирж буцсаар байсан юм.
Воркута хотын хуучин оршин суугч Вадимийн ярианаас та бүхэндээ хүргэе. За тэрээр ингэж ярьж байна. Би сургуулаа Воркута хотод төгсөөд 1989 онд тухайн үедээ Ленинград гэж нэрлэдэг байсан хот руу би явсан. Воркута хот болон Ленинград хот хоёр хоорондоо маш их ялгаатай байлаа. Тэр цагт Воркута гайхамшигтай хот байлаа. Ямар ч хүнсний хомсдолгүй, нийтийн тээврэн цагтаа явдаг, бүх зүйл нь цэгцтэй, цэвэрхэн, соёлтой хот байсан юм а. Харин тухайн үед Ленинград орхигдсон, бохир, үнэхээр хэцүүхэн байдалтай хот байсан. Ер нь Воркутад ажилладаг хүмүүсийн амьдрал бусдаас хавь илүү байсан юм шүү. Энд хүмүүс маш урт амралт авдаг байсан. Эцэг эх минь 3 сараар ажилласаа амралт авдаг байсан учраас бид эцэг эхтэйгээ хамт тухайн амралтын үеэр Орос улсаа тойрч аялж цагийг үнэхээр гайхалтай өнгөрөөдөг байсан. Воркута бол үнэхээр сайхан хот байсан. Зөвлөлт засгийн бусад хотуудтай харьцуулахад илүү соёлтой, хөгжингүй, амьдрал буцалдаг газар байсан юм шүү. Энэ бол үнэхээр сайхан хотоо гэж ярьсан юм. Ингээд зөвлөлт холбоот улс задарч улсын харьяа гангийн үйлдвэрүүд зогссон байна. Нүүрсний эрэлт буурсан. Уурхайнууд нэг нэгээрээ хаагдаж эхэлсэн. Зөвлөлт засгийн үед байсан Воркутагийн 13 нүүрсний уурхаагаас өнөөдөр зөвхөн 4 л үлдсэн байна. Ажилгүй болсон хүмүүс мэдээж өмнөд нутгийг зойрон Воркута хотыг орхин нүүцгээсэн байдаг. Одоо хотын хаас айгүй хаягдсан эзэнгүй барилгууд л хоцорчээ. Одоо цагт Воркута хамгийн гунигтай, сэтгэл гутралд оруулам хот болсон бөгөөд энд амьдардаг залуу үеийнхэнд архиуж согтхоос өөр тэдэнд чөлөөт цагаа өнгөрөх entertainment газрууд огт байдаггүй гэнэ. Жишээ нь энэ хөшөөнд дээрх зургийг зурхаар томилогдсон зураачийн тухай нэгэн инээдтэй түүх байдаг. Тэр энэ зургийг зурхаар маш удаан хугацаанд санаа олох гэж шаналсан гэдэг. Түүний толгойд ямар ч санаа орж ирэхгүй байж л дээ. Тэр цонхны давцан лууга нэгэн өглөө сэрээд харсан чинь тэнд нэг шил архи байсан байна. Тэр архины шилэн дээр наасан яарлагийг хараад энэ хөшөөнд дээрх зургийг зурсан гэдэг. Энэ хотын хөшөөний зураг ийм л түүхтэй юм шүү дээ гэж хотын иргэн ярьсан юм. Энэ нь магадгүй Воркута хотын хамгийн гашуун гунигт барилгуудын нэг байх. Үүний гол шалтгаан нь уг барилгын дээвэр дээр бичсэн ураа үгс юм. Энэ барилгын дээвэр дээр Арктикийг байлдан дагуулагчдын алдар суу гэж бичжээ. Бичгийн зарим хэсэг нь илэгдэж хуучин алга болсон нь үнэхээр гунигтай харагдана. Воркута хот нь одоогоор Оросын хамгийн хямд үл хөдлөх хөрөнгөтэй хотын нэг болсон байна. Үл хөдлөх хөрөнгийн зарын сайт руу ороход Воркута хотод нэг орон сууц $1300-аас $2800 үнэтэй байдаг. Ялангуяа Воркутагийн ойролцоох жижиг тосготуудын үл хөдлөх хөрөнгийн зараас харах юм бол байшингаа 1 рублээр худалдах тохиолдол ч байдаг гин. Орон нутгийн иргэдийн хэлснээр хүмүүс заримдаа байраа орон гэргүй хүмүүст шилжүүлж өгдөг тохиолдол ч байдаг гинэ. Байрны метр квадратаас хамааран 1 сарын цахилгааны төлбөр, газын төлбөр, байрны халаалт гин дунджаар Воркута хотод $100-той тэнцдэг байна. Тэгэхээр хэрэв хэн нэг нь байрны эзэмшигч боловч Воркута хотын байрандаа амьдардаггүй бол сар бүрийн байрны төлбөрөө заавал төлөх ёстой байдаг гин. Хэрвээ та байрны төлбөрөө төлөхгүй тохиолдолд үр болон хуримтлагдаж эцэстээ магадгүй та нэг өдөр гадаад улс руу аяллаар явах боллоо гэхэд Воркута дахь байрны чинь төлбөр үр болон нэхэгдэх учраас таны визэнд асуудал үүсч болдог гинэ. Тийм учраас хүмүүс энд айл болох орон сууц эзэмшихээс татгалздаг байна. Эдгээр бүх эзэнгүй хаягдсан байрнуудад төвийн дулаан, тог захилгаан байдаг. Энэ нь ерөөсөө Воркута хотын хамгийн том асуудал болоод байгаа юм. Жишээ нь нэг орчны бүх айл эзэнгүй болсон байлаа гэж бодъё. Зөвхөн 3 давхарт ганцхан айл үлдсэн бол мэдээж тэр айлыг тог захилгаан, дулаанаар хангахын тулд энэ орчинд байгаа бүх эзэнгүй байруудыг мөн дулаан захилгаанаар хангах ёстой болоод байгаамаа. Воркутагийн оршин суугчдаас хотоос явахыг хүсдэггүй гэж асуухад зарим нэг нь энд төрж өссөн учраас үнэхээр явах бодлого гэж хариулсан байна. Жишээлбэл энэ хүн бол сартаа $400 цалин авдаг гин. Тиймээс энд амьдраад болоод л байдаг юм да гэж хариулсан юм. Зарим нэгэн хүмүүс бол хэрвээ боломж байх юм бол өөр хотод очиод амьдрах байр олдох юм бол яагаад эндээс явж болохгүй гэж хариулж байв.
Харин Воркутагийн уурхаад ажилдаг хүмүүс урд зүгийн Оросын уурхайн ажилчдаас 2-3 дахин өндөр цалин авдаг. Энэ нь 1000-аас $1400 тэнцэх байна. Тийм учраас энэ хүмүүс сэтгэл гутралд орд өгч өндөр цалингийн төлөө нүүрсний уурхаад ажилдаг байна. Воркута хотын нэгэн оршин суугч эмэгтэй ярихдаа ингэж ярьсан юм. За бид эндх байраа жишээ нь $5,000-оор зарж чад Оросын өөр хотуудад байдаг $310,000 үнэтэй орон сууцыг яаж худалдаж авч чадах вүлээ дээ. Тийм учраас бид орон гэргүй болж гудамжинд гарна шүү дээ. Тиймээс ийм хэцүү хүнд нөхцөлд энэ эзэнгүй хаягдсан хотод амьдрахаас өөр сонголт бидэнд байгаа гэж үгэж ярьсан юм. Воркута хотод нэг л уурхай хаагдгаад тэнд байсан ажилгүй болсон хүмүүс мэдээж энэ хотыг орхин явдаг. Хотыг орхин явах хүмүүсийн хөдөлгөөн үргэлжилсээр байгаа бөгөөд хотын өнгө төрх нь аимшигын кинон дээр гардаг хот шиг одоо харагдах болсон байна. Одоогоор Орос улсын томоохон асуудал болоод байгаа нэг зүйл бол алс хойд бүсэд хаягдсан хотууд нь болоод байгаа юм байна. За ингээ өнөөдрийн мань дугаар үгээр дуусч байна. Танд таалагдсан бол танд илүү уран сууг дээр subscribe дарахыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баяртай.